Stretch what you got, give me your best and I won't turn you down. 'Cause you're always out to impress. You're always out to impress. You're always out to impress. This is the highlight, nothing dragging us through the thorns. This is the best time to be young, old or reborn. Live like we're gonna die. Do things we've never done before. This is the high life, the high life. No, we won't say no. Beautiful people say go, go, go. Beautiful people don't stress, stress, stress. We never rest. Beautiful people say yes. No, we won't say no. Beautiful people say go, go, go. Beautiful people don't stress, stress, stress. We never rest. Beautiful people say yes. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид Makeup Beauty нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бид өнөөдрийн дугаараараа Mild Cosmetics-ийн Баяуулгын аймаг дахь салбар дэлгүүрээс гоо сайхны зөвлөх мядмаа гихчтэй айцаг охид бүсгүүчүүдтэй одоо нүрээ хэрхэн цэвэрлэж арчих талаараа зөвлөгөө хүргэх байгаа. За сайн байцгаана уу танд өнөөдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Нийт үзэгчдээ ч гэсэн өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид охид бүсгүүчүүдтэй ямар зөвлөгөө өгөх вүлээ? Өнөөдөр болохоор бид охид бүсгүүчүүдтэй зориулаад нийт эмэгтэй хүмүүс, ер нь эмэгтэй хөнгөлтгөө нийт үзэгчдээ зориулаад өглөө оройн арьс арчилгааны тухай мэдээлэл хүргэх байгаа. За одоо энэ Mild Cosmetics гэдэг байгаа. Энэ Mild Cosmetics гэж үг нь ямар cosmetics юм бэ? Энийг Mild Cosmetics-ийн тухай бидэнд нэг туушхан мэдээлэл өгөхгүй юу? Тэгэлгүй яах вэ? Mild Cosmetics болохоор Японы улсад үйлдвэрлэгдэг нийт гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс хамгийн шилдэг сор гэсэн бүтээгдэхүүнийг Монголын нийт хэрэглэгчдэд хүргэдэг байгаа. Баяуулгын аймгийн хувьд бол одоо байгууллагад 3 дахь жилийн нүрийг үзэж байна. Тэгээд энэ хугацаанд бидэнтэй хамт байсан нийт хэрэглэгч, үйлчлүүлэгч та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг хүргье. Юуны өмнө одоо бид өнөөдрийн охид бүсгүүчүүдэд арьс арчилгааны тухай зөвлөгөө өгнө гэсэн байгаа. Одоо энэ арьс арчилгаа гэдэг бол хүний биед одоо ямар өөрчлөлт өгд юм бэ? Ямар ач холбогдолтой вэ? Мэдээж арьс арчилгаа гэдэг бол тухайн нэмэгтэй хүний хувьд ер нь бол гоо сайхныхаа хамгийн дээд одоо хэмжүүр гэж хэлж болно. Ягаад гэвэл бид нар одоо өдөр болгоно мэдээж гадуур гарахдаа нүрээ тодорхой хэмжээгээр буддаг. Тэгээ нүрээ будсныхаа дараа будагтайгаа орой ирээд тэр чигтээ унтаад өгөх юм бол хүний арьс нэгдүгээрт гуйцсан арьс маань тэр хэсэгдээ арьсны нүүрний эвэрлэг давхархад зузаарч одоо гуйчихгүй үлдэн. Хоёрдугаарт болохоор нүүрэнд болохоор нөгөө нүкс үүсэх, батгших гэх сэвх тодорх гэх мэтийн маш олон муу нөлөө байдаг. Тийм болохоор хамгийн гол нь эмэгтэй хүн нүрээ буддагч бай, будаагүй ч бай ямар ч тохиолдолд хамгийн гол нь нүүр цэвэрлэгээ арчилгаа гэдэг бол хамгийн чухал юм аа. Бид нар ингэдэж штэ зүгээр нүрээ будаад за оройд гэртээ ирлээ за би нүрээ арчиж ингээл зүгээр усаар угаагаад тоос зүтгэл за би нүрээ арчлаа гэдээ унтчихдаг штэ. Энэ одоо арьс арчилгаа юм уу? Энэ бол мэдээж арьс арчилгаа бол биш. Хэрвээ үнэхээр ингэж нүүрээ цэвэрлдэг бол та өөрийнхөө нүүрийг үнэхээр хамгийн дээд хэмжээгээр дагалж байна л гэсэн. Ер нь арьс арчилгаа, нүүр цэвэрлэгээ гэж юу юм бэ гэхээр хамгийн түрүүнд арьсныхаа онцлог тохирсон сүүн, усан, гээлэн гэх мэтийн цэвэрлэгчээс сонгож аваад нүүрнийхөө будыг нэгдүгээр арилгах байгаа. Мэдээж хүн болгоно өөр өөрийн арьсны онцлогтой. Тэгээд дэлхий дээр мэдээж холимог, хуурай, тослог, эмзэг гэх мэтийн маш олон төрлийн арьстай хүмүүс байдаг. Тэгэхээр энэ олон төрлийн арьстай хүмүүс зориулсан бүтээгдэхүүн манай Mild Cosmetics бол аль салбарт тооцсон төрөлхтөрийн бүтээгдэхүүнүүд мэдээж байдаг. Энэ удаад болохоор бид нар эмзэг хуурай арьстай хүмүүс зориулсан цайруулах үйлчилгээтэй Momo Budani комыг танилцуулах гэж байна. Энэхүү Momo Budani ком нь болохоор сахиа хийдэг будаа буюу Японд хамгийн дээд зэрлийн гэдэг будаанаас гаргаж авдаг ком байгаа. Тэгээд энэхүү комыг болохоор эмзэг хуурай арьстай хүмүүс гол нь хэрэглэдэг. Энэхүү бүтээгдэхүүнүүдийн хамгийн ихний танилцуулах бүтээгдэхүүн маань болохоор энэхүү powder wash буюу нутаг хэлбэрийн нугаагч байгаа. Энэхүү нутаг хэлбэрийн нугаагч нь болохоор амьд энзим буюу дотроо хүний арьсны эвэрлэг давхаргыг гуйжуулах, зөөлрүүлэх үйлчилгээтэй энзимтэй болохоор хүний нүүрний бохирдлыг гүн цэвэрлэж авч өгдөг. Энэхүү цэвэрлэгчээр угаахтаа гартаа тодорхой хэмжээгээр нутаг угаагчаас аваад устай урвалд оруулж
хөөсрүүлээд нөөрэ угаадаг байгаа. Дараагийн бүтээгдэхүүн маань болохоор энэхүү лошн байгаа. Энэхүү лошн нь болохоор арсыг чийгшүүлэх, цайруулах үйлчлэгээтэй. Ер нь гол сахны бүтээгдэхүүнүүд яагаад лошн байд юм бэ гэхээр лошн нь болохоор арсыг чийгшүүлэх үйлчлэгээтэй байд юм аа. Манай энэ баярлын агаар болохоор хуурай. Хуурай болохоор ингээд нөөсийн нүүр амар хураашаа яваад идэг. Тийм болохоор энэ лошныг хэрэглэвэл шийгчүүлээд энэ хураашлтыг болохоор үгүй хийх юм байна шүү ярих юм үзэж. Гэтэ мэдээж бүтээгдэхүүний ганцхан лошн хэрэглээд одоо арсны хураашилд арилна гэж ойлгож болохгүй. Тухайн хэрэглэж байгаа бүтээгдэхүүн комоор нь хэрэглэж иж тухайн хүний хүсэж байгаа төгс арс бий болдог гэдгийг бас үзэгчтэй хэлмээр байна. Би нэг зүйлийг танаас асуумаар байна. Энэ өөрсдөө өөрлөгч яна ком бүтээгдэхүүнийг та яагаад энэ будаан дотор хийсэн гэнэ? Миний сонирхлыг төрөнөөс татаад би танаас ерөөс асууя гэж бодлоо. Энэхүү бүтээгдэхүүн нь өөрөө Японы хамгийн дээд сортын хамгийн одоо сахиа хийдэг хамгийн дээд сортын будаанаас гаргаж авдаг бүтээгдэхүүн байхгүй юу? Тэгээд 100% байгалийн гаралтай өнгөгүй, өнөргүй гаргаж авдаг. Тийм, тухайн будаанаас гаргаж авдаг. Тийм болохоор ямар ч эмзэг арьстай хүн хэрэгэлсэн харьцлахгүй гэдгийг үүднээс энэхүү будааг бас авчир тавьсан байгаа. Энэ миний бодлоор энэ Mild Cosmetics-ийн Японы Mild Cosmetics болохоор 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд гэж ойлгож болох. Яг 100% байгалийн гаралтай гэж ойлгож бас болохгүй. Мэдээж химийн ямар нэгэн найрлага ордог. Гэхдээ энэхүү химийн найрлага нь хүний биед сөрөг нөлөө үзүүлэх тийм золбол огтх нь бол байхгүй. Энэ дараагийн бүтээгдэхүүн ямар үйлчлэг? Энэ дараагийн бүтээгдэхүүн маань болохоор будааны серум байгаа. Серум гэж юу юу юм бэ гэж хүмүүс их асуудаг. Энэ серумыг чи аах юм хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу гэж. Серум гэдэг бол тухайн ком бүтээгдэхүүний хамгийн дээд хязгаарын одоо хүний арсанд өгч бол хамгийн дээд хязгаарын одоо чийг цайруулах үйлчлэгээ гэх мэт бүх зүйлийг хүний арсанд өгч идэг зүйл баггүй юу? Тийм болохоор энэхүү ком бүтээгдэхүүн заавал серум гэж байдаг. Энэхүү серум нь болохоор арс чангалах, цайруулах, чийгшүүлэх үйлчлэгээтэй ийм серум байгаа. Одоо 100 болоод бидний арс борлуулсан байгаа шүү дээ. Тийм болохоор энэ Mild Cosmetics-ийн Momo брендийн Momo будааны брендийн одоо ийм ком болохоор бидний одоо нөөрөнд ялангуяа энэ 100-ны үйлрэлд борлуулсан нөөрөнд маань хэрэгтэй юм байна шүү охид бүсгүүчүүдээ. Үзэгчдээ та бүхэндээ бид одоо арьс арчилгааны тухай хүргэж байгаа. Түрүүнээс хойш би та бүхэндээ хамгийн ихэнд энэхүү нүүр угаагчийг танилцуулсан. Үүний дараа энэхүү лошн, тэгээд серум. Энэхүү бүтээгдэхүүнүүдийг та хэрэглэхдээ хамгийн эхлээд нүүр угаагчаа, тэгээд лошн өдрөхөө, тэгээд серум өдрөх байгаа. Дараагийн танилцуулах бүтээгдэхүүн маань болохоор энэхүү будааны зохины тос байгаа. Энэхүү зохины тос нь мэдээж эмзэг арьстай хүн зориулсан гэдгээр хүмүүсийн зохи ер нь нэмгэн арьстай болохоор хашлах гад байдаг талтай. Тийм болохоор энд бол хашлах зүйл бол огтхон байхгүй. Тэгээд дээрэс нь арьсыг чангалах, цайруулах, чийгшүүлэх үйлчлэгээтэй энэхүү зохины тос байгаа. Энэхүү зохины тосоо серум өдрсөн дараа түрхдэг. Ер нь яагаад зохины тос түрхсэн юм бэ гэхээр зохины тос нь болохоор будаг торхиж байгаа ямар ч тохиолдолд хүний нүүрний одоо доотлох зохийг хамгаалж өгдөг, бүрхүүлийг үүсгэж өгдөг байгаа. Зохины тосныхоо дараа нь бид бүхэн энэхүү будааны нүүрний тосыг түрхэх ёстой. Нүүрний тос юу нь яагаад байд юм бэ гэхээр нүүрний тос нь түрүүний бидний түрхсэн энэ лошн, серум, зохины тосын бүгдээрийнхэн дээрээс хамгаалагч бүрхүүл үүсгэж өгдөг. Энэхүү хамгаалагч бүрхүүл нь болохоор чийг гадагшаа алдахгүй, болбраа байдлаа алдахгүй гэх мэтийн чийг гадагш нь алтгаас хамгааж бүрхүүл үүсгэхээс гаднаас нь түрхсэн будагны хориг арьс руу шингээж оруулахгүй ийм онцлогтой байдгийм аа. Одоо нэг ёсны болохоор бид нэр арьсаа төгс бэлгэр болгоё гэвэл энэхүү бүтээгдэхүүнийг бүгдээрийн нэг дор дараалалаар хэрэглэж ээж арьсаа одоо өөрийнхөө хүссэн хэмжээнд хүргэн гэж бодож байна. Тэгэлгүй яах вэ? Мэдээж хүмүүс ихэнхдээ орж ирэл миний арьс айгүй хурааштай байна. Би ингээд тос авмаар байна гэж асуудаг. Тухайн бүтээгдэхүүний мэдээж тос нь авлаа гэж таны арьс мэдээж тодорхой хэмжээгээр чийг авна. Гэхдээ комоор нь хэрэглэсэн төгс чигийг бол таны арьс хизээж авч чадахгүй. Та комоор нь хэрэглэж таны арьсанд хамгийн төгс чийг, таны хүсэж байгаа хамгийн гоё толгоор өндөг шиг өөгүй арьс үүсч бий болт юм аа гэж та бүхэнд хэлмээр байна. Тэгэлгүй яг хоёр хүмүүс өчтэй одоо та
хүнд бид нар одоо нэг цаатаа мэдээллийг дуулгах гэж байна. Одоо энэ манай хоо сайхны зөвлөх ядагмаа гэх маань одоо охид бисгүүчүүдийн чихэнд чимэгтэй тиймэрхүү мэдээллийг та бүхэнд хүргэх болно. Тэгвэл яг үзэгчтэй манай Mild Cosmetics 8 сарын 11-ээс 9 сарын 11-ний хооронд нийт цайруулах бүтээгдэхүүндээ 10-аас 30% хямдрал зарсан байгаа. Саяны миний танилцуулсан энэхүү Momo бодооны комо болохоор 10% хямдрал зарсан бол энэхүү ширээн дээр өрсөн байгаа цайруулах үсний будаг, цайруулах маск, сэвхний ком, цайруулах лошн, гуйжуулагч, цайруулах комууд мань октод зориулсан Eidos брендийн энэхүү бүтээгдэхүүнүүд маань 10-аас 30% хямдарсан байгааг та бүхэндээ дуулахад таатай байна. Энэ одоо 100-ны үйлдвэрлэл дуусмагц намрын үйлдвэрлэл билж борлсон арьсаа хэрхэн цайруулах вэ гэж бодож байгаа бол Mild Cosmetics-ийн Biology аймаг холборт ирээд өөрийнхөө хүссэн цайруулах бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр авахыг та бүхэнд урьж байна. Тэгэлгүй яг баярлалаа эрхмүүд үзэгчтэй. Манай Mild Cosmetics зөвхөн цайруулах бүтээгдэхүүнээс гадна тухайн хүний арсны онцлогт зориулсан бүх төрлийн цайруулах, чийгшүүлэх, сэвх нөсөө арилгах гэх мэт бүх төрлийн бүтээгдэхүүн байдаг. Үүнээс гадна үс арчилгаа, бие арчилгаа, витамин, хүүхдийн бүтээгдэхүүн, үсний будаг гэх мэт маш олон төрлийн бүтээгдэхүүн байдаг. Та бүхэн манай салбараас ирээд өөрийн арсны онцлог тохирсон бүтээгдэхүүнээ бас сонгож аваарай. Манай бүтээгдэхүүн таны арсыг өндөгшөөгөөгүй хамгийн сайхан болгоно гэдэгт би 100% итгэлтэй хэлж чадна. Makeup Beauty нэвтрүүлгийг шинээр санаачлан гаргаж байгаа саяны телевизтэй бид үүнээс хойш байн хамтран ажиллах болон дараагийн дугаараар бид та бүхэндээ арс арчилгаанаас гадна нүүр будалт үс арчилгаа гэх мэт маш олон төрлийн мэдээллийг хүргэх болно. Баярлалаа. Одоо энэ гоо сайхны зөвлөх ядмаа гिचд бол баярлалаа гэж хэлмээр байна. Яг гэвэл өнөөдөр одоо охид бүсгүүчүүдэд ийм хэрэгтэй мэдээллийг манай телевизээр дамжуул ингэж танилцуулж байгаадаа баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Одоо миний өмнө дэлгэцтэй байгаа энэ бүх бүтээгдэхүүнүүд болохоор 10-аас 30% хямдралтай байгаа шүү. Та хэрвээ энэ бүгдийг амжиж авъя гэвэл Mild Cosmetics-ийг зориорой гэж хэлмээр байна. Та бүхэнд хайлгыг дуулахад таатай байна. Та хэрвээ энэ хүү бүтээгдэхүүнүүдийг авъя гэж хүсчээвэл Moncom төвийн 3 эрдэнэ төвийн 2 давхарт байрлаж байгаа Mild Cosmetics төвийг зорино. Баяртай үзэгчдээ.